За сайн байцгаана уу? Бид ингээд монгол хүчгийн хичээлийг бараг одоо 30-аад дугаар явж байна. Тэгээ өнөөдөр дуудлага ойролцоо, хэлбэр утга, өөр зарим нэгэн үгсийг хэдүүлээ төвөрлж үзье. За ингээд одоо хамгийн сүүлд холбох хэгшгийн дүрмээ нэг давтаад ингээд бидний хичээл өндөрлөх юм аа. За өнөөдрийн хичээлд оръё. Дуудлага ойролцоо, хэлбэр утга, өөр зарим үгсийн жишээг. За жишээлбэл аав гэдэг үг. Энэ бол аав гэдэг үйл үг. Үйл үгийг ингэж бичнэ. За ан аавын авыг болохоор аба. Энэ бол ан аав гэсэн үг. За аавын аавыг абуу гэж бичдэг. Энэ бол аав. Эцэг гэсэн үг те. Эцэг. За аб, аба, абуу гэдэг ийм адилхан дуудлагатай ойролцоо дуудлагатай боловч хэлбрээрээ утга ялгадаг ийм үгс байна. За амар гэдэг үйл үгийг бичиж хэдүүлээ. Амара. За үгсээ ялгах үүднээс бал ялгаж бичвэл зүгээр. Амара. За энэ бол амар гэдэг үйл үг байна. Араасаа залгар нөхцлүүд авна. За амар хялбарын амрыг амар хялбар гэж бичнэ. За амар төвшин амьдрал гэвэл аамуур гэж бичнэ. Амар төвшин. За дараагийнх нь аргал гэвэл аргал гэж бичнэ. Энэ одоо яг монголоор бичигддэгтэй адилхан бичигдэж байгааг харж байгаа. За аргал угалз гэвэл аргали. Аргал угалз гэдгийг аргалыг ингэж бичнэ. Аргал. За дараагийн үг. Ижил. Энэ ижил буюу адилхан гэсэн үг. Адил. За ижил дасал гэдгийн ижлийг бол ижили гэж бичгэнэ. Энэ нь бол ижил дасал гэсэн үг. За дараагийн үг. Овоо дов. Обоо гэвэл энэ бол овоо гэсэн үг. Овоо дов. Довын овоог ингэж бичгэнэ. Бууны овоог обоо гэж бичгэнэ. Энэ бол бууны овоо байна. Бууны овоо хараа. Тааруул гэдэг шүү дээ, тэ. За. Овоо тахин гэвэл обуугаа гэж ингэж бичгэнэ. Тахдаг овоо тий, тахих гэж биччихье. Овоо тахих. Овоо тахилахын овоог ингэж бичгэнэ. За дараагийн үгээ. Ухаж ойлгохын ухах. Уха ху. Энэ бол ухах ойлгох. Ухах ойлгох. За ухаж малтахын ухахыг хуу гэж бичгэнэ. Энэ ухах малтах. Ухах гэж ингэж бичгэнэ. За. Өглөг. Гүйлгэ. За түрүүн бид нар нөгөө дүрмээ үзэж байхдаа өг гэдэг үгийг өвөрмөц бичлэгтэй үг. Дүрм гажж байгаа 7 үгийн нэг байсан. Өглөг. За энэ бол өглөг авлахын өглөг. За харин өглөг буйны өглөгийг өглигэ гэж бичдэг байх нэ. Өглөг буян. Энэ бол өглөг авлага. Өглөг.
За. Үлдэх хоцорхын үлдэхийг үүлээдэхүү. Үүлээдэхүү. Үлдэх, хоцрох. Хоцорч үлдэх талаар бичвэл үүлээдэхүү гэж бичгэнэ. За харин үлдэн хөөх гэх юм бол үлдээхүү. Үлдээхүү. Энэ үлдэх хөөх. Үлдэх хөөхийг ингэж бичгэнэ. За нарс модыг наараа суу гэж бичдэг бол нэрс жимсийг нэр сүү гэж бичгэнэ. Энэ нэрс жимс гэсэн үг байна. За хэрвээ хүний нэрийн олон нэр гэдэг үгийн олон тоо байгаа бол нэрсийн жагсаалт гэх юм бол ийм байх нь нэрс. Хүний нэр гэсэн үг тийм. Хүний нэр гэвчжээ. За дараагийн үг. Нөөхүүцээхүү. Нөөхүүцээхүү. Энэ бол нөхцөх, дасахын нөхцөх байна. Нөхцөх, дасах гэдгийг нөөхүүцээхүү. Харин нөгчих, үхэх гэдгийг бол нөгчихүү гэж бичдэг байна. Энэ бол нас барах гэсэн санаа. Нөгчих. За одоо энэ юугаараа бол яг ингэж бичдэг. За буурал гэж үг байна. Багуурал. Энэ бол буурал доройтол гэсэн үг. Буурал доройтох. Буурал доройтол. Буурал. За буурал үсний буурлыг бугуурал гэж бичдэг. Бугуурал. Буурал үс гэж бичжээ тий. Буурал үс. За хав нохойг хаба гэж бичнэ. Хав. Энэ бол нохой. За харин ид хав бахаа гайхуулах гэвэл хаабуу гэж бичнэ. Хав ид бах тий. Хав бах гэж бичиж тий. За дараагийн үг. Бүүлээ гэдэг үг байна. Бүл чадал. Хүн бүл муу да. Бүл чадал бүл. За төрөл бүлийн бүлийг бүүлүү гэж бичдэг байна. Бүүлүү. Бүл төрөл гэсэн үг тий. Бүл төрөл. За гэр бүлийн бүлийг бол бүүлээ гэж бичдэг. Бүүлээ. Гэр бүл. Бүлийн бүл. За дараагийн үг. Хад жимсний жимсийг хад гэж дэвсгэр дээгэр бичдэг. Хад жимс. Хад чулууг хаада. Энэ хад чулуу бас одоо хатан зориг. Хат төвчээрийн хат ингэж бичихнэ. За хаяа нэг гэдгийг хаяа гэж ингэж бичихнэ. Хаяа нэг. За тэгвэл хаяа хатвчныхыг бол хаяагаа гэж уртаар бичихнэ. Хаяа хатвч. За тэгвэл хай гэдэг үүлэг болохоор хаяа. Хай гэдэг үүлүгийг хаяа гэсэн нэг шигтэй хаях гэдэг үүлүгийн гэж бичгэнэ. За дараагийн үг
авхай. Аба хай. Энэ бол авхай гэсэн үг байна. За авгай гэвэл абагай гэж бичнэ. Настай хүнийг те авгай гэвэл ингэж бичнэ. За харин абуугай гэвэл байлж хүндэтгэхийн гой болох нэ. Гой гэсэн үг. Тэр абуугай, энэ абуугай гэж заримдаа яг энүүгээр нь кириллж ч гэсэн яриад байдаг. За тэр бол хүндэлж байгаа гойг ингэж хэлдэг байна. За эвэр. Малын эврийг эбэр гэж бичдэг. Эвэр. За тэгвэл дээлийн өврийг эбүр гэж бичгэн. Эбүр. Энэ дээлийн өвөр тална гэсэн үг те. Өвөр хойдохын өврийг. За их эцгийн ихийг ихээ гэж бичдэг. Олон хүн мэдж байгаа ах те. Ихээ. Их эцэг ээжийн өсөг. За их адгийн ихийг эхий гэж бичдэг. Их адаг. Эхний гэвэл эхэн нуу гэж бичгэнэ шүү дээ тий. За мөн дээлийн оноо гэвэл оноо гоо. За дээл хувцсны оноо гэх юм бол ингэж бичих юм байна. За бүхийн оноо гэвэл бүхийн оноо гэвэл ингэх нэ. За урд хожид гэдгийхийг өөрөд гэж дэвсгэрээр бичдэг байна. Энэ бол урд хожид гэсэн үг. За урдаар эхлээд гэх юм бол да өөрий да гэж бичдэг байна. Урдаар эхэнд нь гэвэл те. Урд эхэнд гэж биччихье. За урд өмнө хүн болол ингэж бичих нэ. За өрөм тосыг өрөм тосны өрмийг өрөмэ. Өрөм тос. За багжны өрмийг өрөм гэж бичдэг. Өрөм энэ бол багж. За морин өртөө гэдэг тэрийг өртүгэ. Өртөө. За энэ морин өртөө гэдээ яач. Ойлголт нь өртөө. Үн өртгийн өртгийг өртөг гэж бичнэ. Өртөг. Өртөг үн. За нугууц амчны нууцыг нугууцаа гэж бичдэг бол энэ бол амчны нууц. Нигуучаа гэдэг нууц товчооныхыг жишээлбэл нигуучаа гэж бичгэнэ. Энэ нууц Монголын нууц товчоо гэдэг ингээд уншсан баг тий. Нууц бичиг, нууц товчоо гэсэн үг. За бэлэг дурсгалын бэлгийг бэлэг гэж яг одоо байгаагаар нь бас бичдэг юм байна. Бэлэг дурсгал. Бэлэг дурсгал.
За бэлэг тэмдгийнхийг бэлгээ гэж бичдэг. Бэлгээ. Бэлэг тэмдэг. Бэлэг тэмдэг. За оюун бэлэг гэдгийг бол биелэг гэж бичдэг. За кирилл бичигч гэсэн баг яг ингэж ялгардаг. Энэ яг кириллтэйгээ адилхан бичигдэж байгааг анзаарч байгаа. Оюун бэлгийг оюун бэлэг гэж ингэж бичихнэ. Энэ бэлэг оюун гэсэн үг. За дараагийн үг. Хор хөнөөлийн хорыг хор гэж ингэж уртаар бичдэг. Энэ бол хор хөнөөл гэсэн үг. За хор хортхыг хоороо. Хортхын хор. Энэ хор хортхын хор. За нүдний харцыг хаараа цаа гэж бичдэг. Хаараа цаа. Харц энэ бол нүднийх. Харин харц албатын харцыг хаараа цуу гэж бичнэ. Харц албат. За дараагийн үгээ эхнээс нь. За дараагийн үг энд орчиж. Харц албатын харц. За хээл. Хээгэл. Энэ бол хээл. Гэдэс гэсэн үг нь хээл гэдсийн гэдсийг ингэж бичих нь байна. Хээл хахуулыг хээ гээли. Энэ бол хээл хахуул гэсэн үг байна. Хээл хахуул. За хан хэрмийн хэрмийг хэрэм гэдэг бол хэрэм ханыг. Хэрэм зурм амтныг хэрэмүү гэж бичдэг байна. Хэрэмүү. Хэрэм зурм. За бараа. Алсын бараа гэх юм бол бараа. Энэ бас өрмөц бичлэгтэй байна. Алсын бараа гэвэл бар аа гэж бичихнэ. За бараа таварын барааг бараагаа гэж бичихнэ. Эд бараа гэж тавьчих. Эд бараагийн бараа. Биер янтагийн биерийг биер гэж бичдэг. Энэ бас одоо өрмөц бичлэгтэй үгэнд бараг орох юм байна. Биер гэж уртаар дуудаж байгаа боловч богиноор бичиж байгаа. Бид нар бас урт их шиг үүсэх хичээл дээр бас үтсэн санагдаж байна. За бяр чадлын бярыг болохоор зэрэг би ра гэж аатай байх юм бол энэ бяр чадлын бяр байх нэ. За ханах гэдэг үг бичи. На хуу. За энэ одоо цус ханахын ханах байна. Цус ханахын ханахыг ингэж бичнэ. Харин ханах цадахын ханахыг ханах. За ханах цадахын ханахыг ингэж бичнэ. Хан хуу гэж бичнэ. Бид нар түрүүн өрмөц бичлэгтэй 7 үгээ үзэхдээ үзсэн. Хол багшийн дүрм дээр үзсэн байгаа. Ханах. За халим загсыг халимуу гэж бичнэ. Халимуу. Халим загс. За харин өөхний халимыг халим гэж бичнэ. Халим. Энэ бол өөхний халим байна. За хадаас хадахыг хаадаах уу гэж бичнэ.
хадах, хадаас гэж. Хадаас хадахын хадах. За тариа одоо хадуураар тариа хадахыг хаадууху гэх нэ. Хаадууху. Хадах хадуураар гэж тий. Хадуураар. За хар өнгөний харыг хаараа гэж үчдэг байх нь. Хар. Энэ бол өнгө. За үйл үгийн хар үз гэдгийн үйл үгийн харыг болвол ингэж үчдэг байх нь хараа. Үйл үгний хар зураас тавьчих. За харуул манааны харуулыг хара гуул гэж үчгэнэ. Энэ бол харуул мана. За харин харуул гэдэг багжийг мод харуулдаг. Багжийг харуулгуул гэж бичгэнэ наа. Энэ бол харуул багж. За дараагийн үг. Харцаг нуруу. Харцаага. Харцаг. Харцаг нуруу. За харин харцаг шувууныхыг харцгай гэж бичдэг байна. Харцаа гай гэвэл харцаг шувууг хэлэх нэ. Шувуу. За хээр морь гэвэл хигэр. Хээр морь. Хээр тал гэвэл хигэрэ гэж үчдэг. Хэгэрэ. Энэ бол хээр тал гэсэн үг байна. За хий гэдэг үйл үгийг хий гэж үчдгийг өмнө хичээлээр хийдэд удаа үзсэн. Харин агаар хий гэх юм бол хээ гэдэг байна. Хий агаар. Энэ бол үйл үг те. Үйл үг. За дараагийн үг. Хөлийн мөрийг мөр гэж үчнэ. Мөр. Хөлийн мөр. Хөлийн мөр. Дал мөрний мөрийг мөрүү гэж үчнэ. Мөрүү. Мөр дал. Харин ир мөр гэвэл мөрий гэж үчнэ. Энэ ир мөрний мөр. За дараагийнх нь хос хоёрыг бол хоос гэж урт хоёр оогоор өчтдөг. Энэ хос буюу хоёр гэсэн санаа. За хос гэдэс хосын шовтрон гэдэг ч. Тэрийг бол хос гэж бичих байна. Хос гэдэс. За хүлэг морины хөлгийг хүүлэг гэж өчнө. Энэ бол хүлэг морь. Хүлэг. Харин хүлэг онгоцыг хүлгээ гэж үчгэнэ. Хүлгээ. Энэ бол хүлэг онгоц. За дараагийн үг. Амтны хүчийг хүүчи гэж үчдэг болол хүч. Хүчтэй амттай гэж хэлэх бол хүүчи гэж үчих юм байна. Хүч чадлын хүчийг хүчүү гэж үчих нэ. Хүчүү. Хүч чадал. За. Усны мандлыг
Мандал. За энэ нөгөө яг кириллтэйгээ адилхан бичигддэг байна тийм үү? За тэр үгнүүдээ бас баяжуулаа л агаарай. Усны мандлыг мандал гэж бичгэнэ. Харин хөгжил мандлыг мандул гэж бичгэнэ. Мандал, хөгжил. За. Цонхны шилийг шил гэж бичдэг бол энэ цонхны шил. За, шилэн хүзүү гэхийг шили. Хүзүү шилний шилийг шили гэж бичих юм байна. За, сураах уу гэж. Энэ асуух сурахын сурах. Асуух сургалахын сурахыг ингэж бичих юм байна. За тэгвэл сурах судлахын сурахыг бол сурах уу гэж шууд бичдэг. За энийг бид нар бас холбох ихшгийн дүрм үзэж байхдаа энэ үгээр олон жишээ авсан учраас сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. Сурах судлах. За. Дэвсэхүү хөлөөр дэвсхийг дэвсэхүү дэвсэх хөлөөрөө дэвслэхийг ингэж бичих нь дэвсэхүү гэж. Харин дэвсгэр дэвсхийн дэвсхийг дэбисхүү гэж бичих юм байна. Дэбисхүү. Үйл үг нь дэвсгэр дэвсэ гэх юм бол ингэж бичих юм байна. Дэбисхүү гэж. Дотуна гэж. Дотн гаднын дотныг дотуна. Хүрээлбэл энэ бол дотн гаднын дотныг ингэж бичих нь байна. Ойр дотн гэвэл дотун уу гэж бичих нэ. Ойр дотн. За дараагийн үг. Замаг. Энэ бол усны замаг. За энэ бас яг кирилл бичгтэйгээ адилхан бичигдэж байна. Нөгөө үгэндээ нэмж аваарай. За бууны замаг гэвэл замуг гэж бичих нь. Замуг. Энэ бол бууны замаг. Бууны замаг. За дараагийн үг. Жишээ гэдэг үгийг бичье. Жишээ. Энэ бол жишээлбэл гэхдээ одоо ингэж бичих нь байна. Жасаа, ээлж жасаа гэвэл жишээ гэхдээ энэ жишээ гэх юм бол энэ жасаа ээлж. За энд нэг дүрм одоо зөрчигдөж байгаа үе та бүхэн харж байгаах те. Жишээлбэл ши гэдэг үе байхгүй учраас үгийн дунд орсон шигийн хоёр туслыг тавьдаггүй гэсэн. Гэтэл жишээ гэдэг үгэнд өрмөц бичлэгтэй үгэнд ордог. Энэ дээр бол тусал тавьж байна. Энэ бол жишээ одоо жишээлбэл гэдэг жишээ татахын жишээ энэ байна. Харин ээлж жасааны жасааг ингэж бичдэг байна. За усанд хөвөх гэвэл за энийг бид нар үзсэн хөв хүү. Хөвөх. Усанд хөвөх. За бид нар нөгөө холбох шиг дүрм үзэж байхдаа өрмөц бичлэгтэй дүрм зөрчигддөг үгнүүдийг харсан. За утас хөвөхийн хөвөхийг хөөбүүхүү гэж бичгэнэ. Хөөбүүхүү. Хөвөх утас. Утас хөвөхийн хөвөх. За хүүхэд хүүгээ бичихтэй миний хүү гэж бичвэл хүү гэж ингэж бичнэ. За энэ бас яг кириллтэйгээ адилхан бичигддэг үг байна. Хүү хөвгүн гэсэн үг тийм. Энэ хүү хөвгүн.
За харин санхүүгийн хүүг бичихтэй шууд ингэж бичдэг байх нь. Өөрөөр хэлбэл шилбэгөө бичиж जैन те. Банкны хүү гэвэл ингэх нь те. Банкны хүү гэвэл ингэх нэ. За зах зээлийн зээлийг ЖГЛ гэж бичдэг. Энэ бол зээл. Зах зээлийн зээл. Харин зээлэх гэдэг үйл үгийг ЖГЛ гэж ихшгээр төгсдөг байх нэ. Зээл гэдэг энэ бол үйл үг байх. Үйл үг. За цаг мөчийн мөчийг мөчэ гэж үчдэг. Энэ бол цаг мөчийн мөч байх. За үе мөчний мөчийг мөчи гэж үчих нэ. Үе мөчний мөч. За өнгө зүсний зүсийг жисү гэж үчдэг. Зүс, өнгө зүс те. За зүс бороо гэвэл зүүсээ. Зүүсээ. Зүсэр бороо. Тэ зүс бороо. За зүсэх гэдэг үйл үгийг зүүсүү гэж үчгэнэ. Талах зүсч гэдэг юм уу те? Зүс гэдэг үйл үг. За одоо хоёр хаан үг үзье. За дотор гадар гэдгийн дотрыг дотор гадрын дотор байна. Яг дотор дунд нь их юм бол доотуура гэж үчгэнэ. Юмны голд нь дотор дунд гэдэг санаа энэ бол. За даалуу гэж дал мөрний далыг ингэж үчгэнэ. Далын тоог бол даалаа гэж үчдэг те. Бид нэр өмнө тоо үзэж явахдаа бас энийг бичсэн. Энэ бол далын тоо. За ингээд өнөөдөр дуудлага ойролцоо хэлбэр, утга, өөр нэлээ хэдэн үгсийг үзлээ. За та бүхэн бас энийг үзэж байхдаа толовчгоос баяжуулж, ном уншихдаа бас энийг улам баяжуулж өөрсдөө бас толовч хийж яваарай гэж ингэж хүсье. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлж байна. Түр баяртай.